Сорилт өөрийн төрсэн анхбаасаа гэдэж Лилогийн эцэг эхийн аминд хүрсэн байх угийнхаа ээжийнх нь арьсаар хийсэн байх боломжтой юу. Тэгэхээр араад нь зарснуудаа устгасан гэсэн үг. Ерөнхийдөө хүслийнхэн дагуу болёо гэх юм бол Аладдин Жасмины ахалт болж таарч штэ. Махан биетэй байсан бол зүгээр л тэ бэрдийн тоглоом байсан гэсэн үг. Энэ бүр үнэхээр маш эвгүй. За, hello guys. Дараагийн бичлэгэнд татам орил. Энэ удаагийн бичлэг хэдүүлээ яах вэ гэхээр Walt Disney Pictures-ийн Kugel's киноны маш аимшигтай нууцуудын талаар хамтаа үзэх болно. Энийг бэлтэж байхдаа би өөрөө ч маш их гайхлаа тэгээд. Өнөөдөр бичлэг хийхээс өмнө та лайк дараа, subscribe дарж дэмжих битээ мартаарай. Энэ бичлэг маш их цаг хугацаа зарцуулж, энерги зарцуулж бэлтэж байгаа юм шүү. Та тэрийг минь үнэлээд лайк, subscribe. За хамтаа эхэлцгээе. Disney-гийн аимшигт нууцууд 1. 1994 онд дэлгэцэнд гарч байсан Арадны хаан кинонд олон үзэгчдийн сэтгэлд хамгийн их шанал авчирсан хэсэг болох Муфасагийн амар өгдсөн тэмээний сүргийн довтлооны хэсэг. За энэсээ бүгдээрээ санаж байгаа хөтэй нөгөө Симбагийн аав нь ингээд тэмээнд одоо дайруулцдаг шүү дээ. Гэвч он жилүүд өнгөрөх тусам фэнүүд нэгэн хачиргалтай асуултыг тавьж эхэлсэн. Муфасагийн зохицолд юу тохиолдсон бэ? Kugel's кинон дээр бол зохицсныг яасныг бол харуулж өгдөг. Тэгэхээр яг яасан байх нь хамтаа мэдчих цаая. Хамгийн сүүлд Муфасагийн зохицыг харуулхад сорилт түүний дэрийг зогсож байхад Симба айж зогцдог. Харин дараа нь Тимон Пумбатай хөгжилтэй адал явдлуудыг өнгөрөөсний дараа бид сорилт зазууг торон хийсэн хэсгийг хардаг. Энэ үед сорив шүдний завсраас ясны хэлтэрхий авч дараа нь нэгэн гавлыг гараараа барьж үзүүлдэг. Гэвч зарим анхааралтай үзэгчид уг гавлыг Муфасагийн гавл байж магадгүй гэж үздэг. Тэр би энийг бэлдэж байхдаа маш гайхсан. Kugel's кинон дээр яалчгүй гавлын яс нь гартаа барьсан харагдчихжээ. Энэ онол ёсоор сорилт өөрийн төрсэн анхбаасаа гэдэж яснуудын трофей болгож үлдээсэнгийнх аимшигтай дүгнэлт гарчээ. Өмнөдөө уг гавл нь Арслангийн гавлтай тустай харагддаг. Гэхдээ хожим кинонд сорилтын цөөвөр чонуудтай ялагдсны дараа идэж бүг харуулдаг тул Муфасагийн гавл цөөвөр чонуудын ажил байж магадгүй гэж үзэх хүмүүс бий. Надад бол энэ таамаг бол үнэхээр бодит санагдсан. Симба аавыгаа орхиж авсны дараа цөөвөр чонууд ирэхэд эцсэн байх магадaltaй л. Disney-гийн аимшигт нууцуд 2. Lilo ба Stitch бол Disney-ийн хамгийн сэтгэл хөдлөхөн бас зарим талаараа дутуу үнэлэгдсэн бүтээлүүдийн нэг. Гэвч нэгэн фэний онол уг түүхийг гонигтай, санаанд оромгүй эргэлттэй болгож харуулдаг. Энэ Kugel'ийг бол бүгдээрээ мэдэн шүү дээ. Надад бол үнэхээр таалагддаг. Киноны ихэнд бид Lilog хуулаа бүжгийн хичээлдээ хоцорч ирж байгааг хардаг. Учир нь тэрээр пууж хэмээх загсанд 7 хоног бүр самрын тос төргсөн тал хавчирч өгдөг. Түүнээс яагаад ингэж байгааг нь асуухад Lilo учир нь пууж цаг агаарыг хяндаг гэж хариулдаг. Энэ нь Lilog өрмөцсөн чанарыг харуулах мэт санагдавч зарим фэнүүд үүний цаана харанхуй түүх нуугдаж байж магадгүй гэж үздэг. За нэг харанхуй түүх бол авц шүү. Киноны дараах хэсэгт Liloгийн эцэг их бороотой шөнө машины ослоор нас барсан гардаг бөгөөд осол цаг агаарын муу нөхцлөөс үүдэлтэй байсан гэж ойлгогддог. Харин цаг агаарын хэн хяндаг гэж Lilo итгэдэг билээ. Тиймээс Lilo пуужийг эцэг эхийнх нь өхөлд хариуцлагатай гэж боддог бөгөөд түүнд талах авчирч өгөх нь ирээдүйд борооны шуурга гарч дахин осол гарахаас сэргийлнэ гэж итгэдэг байж магадгүй. Гэтэ жирийн загас цаг агаар яаж хянж чадах вүлээ? Зарим фэнүүдийн үзэж байгаагаар пууж үнэндээ жирийн загас биш, харин Moana киноны Maui байх боломжтой аж. Үүний нотлохоо гайхмаар үнэмшилтэй. Та нөгөө Moana гэдэг Kugel's киног ерөнхийдөө үзчихсэн байх. Тэн дээр нөгөө бүх төрлийн ид шид цаг агаарыг өдөрдөг Maui гэдэг дүр гарч ирдэг. Нэгдүгээр Lilo ба Stitch орчин үеийн Хавайд өрнөдөг бол Moana эртний Полинезийн номгийн цаг үед өрнөдөг. Хоёул Полинезийн гурвалжингийн нэг хэсэгт багцдаг. Мөн Maui Moanaтай уулзахаас өмнө хэдэн мянган жил амьдарч байсан мөн мөнх настай гэж үздэг тул Liloгийн цаг үед амьдарч байсан байх магадaltaй. Одоо бүр намайг гайхшуулсан нэг зүйл. Maui хагас бурхан тул салхийг хянаж янз бүрийн амьтдад хувирах чадвартай. Үүнд загасч багтана. Тиймээс Maui хувирч борооны шугыг үүсгэснээр Liloгийн эцэг эхийн аминд хүрсэн байх магадaltaй. Харин яагаад Maui ийм зүйл хийх вэ? Moana киноноос бид Maui хүч чадалд хайхамжгүй заримдаа хөнгөн хумгаа ханддаг занг харсан. Киноны төгсөлд Maui өөрчлөгдсөн мэт боловч магадгүй өөрийн мэдлгүй эсвэл зориуд дахин хуучин зангаа гаргаснаар Liloгийн амьдралыг гонигт явдлаар дүүргэсэн байж болзошгүй. Гэтэ энэ дэр нэг хачиргалтай юм. Liloгийн амьдарч ирсэн тэр нөгөө арал нь Maui Kugel's кинон дээрч болсон ингээд арал хിവэр харагддаг штэ. Тэгэхээр уг үндслэлээр ерөөхдөө Maui Liloгийн гэр бүлийг хөнөөсөн гэсэн үг. Та комментс дээр бас сэтгэлээ бичээрэй. Disney-гийн аимшигт нууцуд 3. Frozen бол Disney-гийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд Эгч дүүсийн хайр, нөхөрлийн тухай сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг. Гэтэ энэ киноны тухай нэгэн харанхуй эвгүй нууцыг агуулж байж магадгүйг та мэдэх үү. Киноны гол дүрүүдийн нэг хайр татам бог Sven бөгөөд тэр хүмүүс солборлагч Kristoffийн үнэнч хамтрагч билээ. Гэвч фэнүүдийн гаргасан нэгэн онол тэдний түүхийг харанхуй болгож байна. Энэ нь Kristoffийн хүрмийн дотор тал Sven-ийн эхийн арьсаар хийгдсэн байж болцсогүй гэсэн таамаг юм. За энэ бүр үнэхээр хачиргалтай. Kristoffийн хүрм нэрнгэсээ бугынхаа ээжийнх нь арьсаар хийсэн байх боломжтой юу? Энэ санаа ихэндээ утгагүй мэт сонсогдох боловч киноны нөхцөл байдалд харьцуулан бодвол магадaltaй мэт санагдана. Sven болон Kristoff анх Аренделийн мөс солборлагчтай хамт бүтэн хязгааргүй газар амьдарч байгаагаар гардаг. Ийм нөхцөлд ямар ч хэрэгцээгүй болсон бог ажиллах чадваргүй болбол түүний мах арьсыг нь ашиглах нь боломжтой зүйл байж болох юм. Киноноос бид Sven-ийн ээжэд юу тохиолдсныг хизээж олж мэддэггүй.
Гэхдээ ерөөхдөө энэ бодит амьдралд нэлээд бууж байна л да. Угаасаа л хүн амьтны махыг гэдэж бас амьтны арьсаар л ерөөхдөө хувц өмсдөг байсан шүү дээ. Гэвч хамгийн эвгүй хэсэг нь эндээс эхэлдэг. Зарим таамаглаар Свен Кристофийн хөрмнөөс өөрийн эхийн үнэрийг мэдэрдэг бөгөөд энэс шалтгаанаар түүнээс хизээч холдохгүй гэж үздэг. Хэрв Кристоф Свений эхийн арьс бүхий хөрөм өмсдөг бол Свен өсөж том болоход Кристофыг эцгэн гэж бодож магадгүй. Үүнийг бодоход Свений Кристофтой харилцаа найзын гэхээс илүү ээж хүү маягаар байх магадaltaй. Энэ бол үнэхээр чихүүдээс төрүүлэн таамаглал. Бас эвгүй юм те. Frozen кино иймэрхүү эвгүй таамаглалууд зогсохгүй. Кино дотор Disney нууцлаг жижиг хэсгүүд олон бий. Жишээ нь номын тавир дээрх Mickey Mouse, Rapunzel Elsa-гийн хаан ширийн залах хослолд ирсэн зэрэг маш их хачирхалтай түүхүүд өрнөдөг. Гэтэ Google кино болгоныг Marvel шиг ингээд холбоотой байвал айгүй гоё хаа гэж өргөд боддог шүү дээ. Disney-гийн аимшиг нууцуд. Гоо үзэсгэлэн ба Аратан кинонд Бэл хараалтай цайзын баруун зүгүүр нууцлах хэсэгт очдог. Тэдний шилэн дотор хамгаалагдсан, элбэтүүлсэн, сарнай болон тоосон дарагдсан, эвдэрсэн, хэмхэрсэн тавилганууд олддог. Гэтэ энэ дүр зураг нэгэн хачирхалтай асуулт төрүүлдэг. Баруун зүгүүрч яг юу болсон юм бол? Энэ талаар нэгэн харанхуй таамаглал бий. Хараал эзэн цайзын бусад эцэгт Юмер, Cosworth зэрэг тавилганууд өмнө цайзын зарснаар байсан гэж гардаг. Харин баруун зүгүүрт байгаа эвдэрсэн тавилганууд ч бас хуучин зарснаар байсан байх магадaltaй. Таамаглал ёсоор Аратан эхэндээ хувирч хараал хүртсэний дараа түүний хамгийн ойр байсан зарснаар түүнд туслах гэж очсон боловч тэд ч бас тавилга болж хувирсан гэж. Гэвч Аратан өөрийн хувирсан төрхөнд уурлаж сэтгэлээр унан түүн рүү ойртсон байсан тавилгануудыг өөрийн зарцнарыг устгасан байж болох юм. Үүний улмаас баруун зүгээр эвдэрсэн байрлалуудын булш мэд болсон. Тэр Google кинонд гараад байгаа тэр тавилганууд өмнөхөн байсан шүү дээ. Тэгэхээр баруун зүгүүрт эвдэрсэн байсан тавилгануудсанд ерөөдөө хүмүүс байсан гэсэн үг. Тэгэхээр Аратан зарцнуудаа устгасан гэсэн үг. Энэ бүр үнэхээр маш эвгүй. Энэхүү таамаглал тохирч байгаа нэг зүйл бол хараалд идэгдсэн сарнаа яагаад баруун зүгүүрт хадгалагдах вэ гэдэг асуулт юм. Учир нь хинч тэнд байгаа тавилан хүмүүсийн сүнснүүдэд тулгархаас айдаг тул баруун зүгүүрт аюултай газарт тооцогддог. Гэхдээ энэ таамаглал нь үүгээр дуусахгүй. Киноны нэгэн хэсэгт Бэл цайзаас цугтах үед Аратан түүнийг чоннуудаас авардаг. Зарим фэнүүдийн үзэж байгаагаар эдгээр чоннууд Бэлийн цайз руу буцааж хараалыг тайлахад туслахыг хүссэн байж болох юм. Учир нь эдгээр чоннууд ч бас цайзын хуучин хамгаалагч нар байсан бөгөөд элвчний хараал өртсөн аж. Энийг бэлдэж байгаа үед нэрээ яагаад байжлахгүй гэж бодогдсон шүү. Чоннуудсандээ хараагдаад тэгээд буцаад цайзын хараалыг тайлахын тулд бас дайрсан байж болно шүү дээ. Мэдээж Аратан нэг чоны хөнөөс нь ууг таамаглалд эргэлзээ төрүүлж болох ч хараалыг тайлахын тулд чонны ухаан зөлөөслөгдөх шаардлага гарсан гэж зарим фэнүүд үздэг. Ихтэй энэ таамаглал үнэхээр хөөц даах үцэл таамаглал энэ. Disney-гийн аимшигт түүхүүд 5. Аладдин кинонд Аладдин Жасмины сэтгэлийг татахын тулд өөрийгөө жинхэнэ ханхуу болохыг хүсдэг. Эцэст нь түүний хүсэл биелж тэд ад жаргалтай амьдардаг. Гэхдээ Бердэншид үнэхээр яг хүслийнхэн дагуу ажиллах байсан талаар та бодож үзсэн үү? Нэгэн харанхуй таамаглал энэ асуултанд хариулт өгч маш эвгүй үр дүнд хүргэж байна. Гэхдээ яг та асуултыг сонссон бол Бердэншид үнэхээр хүслийнхэн дагуу ажилласан бол гэж шүү дээ. Одоо бүр маш сонирхолтой хэсэг гарч ирнэ. Аладдин ханхуу болъё гэж хүслээ эхлэхэд Жини зүгээр л түүнд эд баялаг нэр хүнд өгөхөөс илүү хийсэн байж магадгүй. Энэ онолоор Жини Аладдины жинхэнэ ханхуу болохын тулд түүнийг хааны гэр бүлд нууцаар нэгдсэн байж болно. Аграба хотын хувьд ханхуу гэдэг нь хааны хүү гэсэн утгатай. Тиймээс Аладдиныг жинхэнэ ханхуу болгох хамгийн хэлбэр арга нь түүнийг султааны хүү болгох явдал юм. Харин энэ нь Аладдиныг Жасмины ах болгож байгаа хэрэг. Мэдээж Аладдин Бердээс ханхуу болохыг гуйсан бол тэр ямар нэгэн хааны хүү болж л ханхуу болно шүү дээ. Тэгэхээр Аладдин Аграб гэдэг хотод байдаг учраас ерөөдөө хүслийнхэн дагуу болъё гэх юм бол Аладдин Жасмины ах л болж таарч шүү дээ. Тэр яг биелэх юм бол тэгээ бүр цаашаа бүр сонирхолтой. Жиний хөгжлөө залсан зангаар алдартай тул Аладдины хүслийг техникийн хувьд биелүүлэхдээ ийм эвгүй үр дагавар үүсгэсэн байх магадaltaй. Гэхдээ энэ таамаглалд зарим асуудал бий. Аладдин Абабагийн ханхуу болсон болохоор Аграб хотынх биш. Тиймээс тэр Жасминтай холбоотой байх магадлал том бага. За одоо бүр маш эвгүй хэсэг гарч байна. Гэхдээ энэ хүслийн өөр нэг эвгүй үр дагавар байж болно. Аладдин ханхуу мэд харагдъя гэж биш, жинхэнэ ханхуу болъё гэж хүссэн. Энэ нь түүнд захирах хаан тус хэрэгтэй гэсэн үг. Тиймээс Жини хоёр сонголттой байв. Аль нэг хаан тусыг хүчээр булан эзлэх, эсвэл огт шинэ улс бий болгох. Жапар Абабагийн талаар урд нь сонсож байгаагүй учраас энэ улс Бердийн шидээр хоосноос бий болсон байж магадгүй. Инхийн тулд Берд иргэд болон байрлалууд амьтад эдийн засгийг бүхэлд нь бүтээх ёстой байв. Харин Берд үүнийг яаж хийсэн бол? Шинэ амьдрал бий болгосон уу, эсвэл хүмүүсийг хулгайлсан уу? Хамгийн аимшигтай нь Жапар Аладдины хүслийг үгүй хийснээр тэр хүмүүс хайцсан бэ. Берд тэднийг устгасан уу? Гэтэ энэ бүр үнэхээр эвгүй сонсогдож байна те. Тэр хүмүүс яг өмнөхөө хүн шиг одоо оюун бодолтой, сүнстэй, махан биетэй байсан бол зүгээр л тэр Бердийн тоглоом байсан гэсэн үг үү?
Тэгэхээр тэр хүмүүсийн оршил ерөөхдөө төр зургал байсан гэсэн үг. Тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавиад үзэх юм бол надад бол ер нь амар өөрөвчлөлтэй санагдаж байна. Эдгээр зүгээр таамаглал хэдиж бит хүслийг биелүүлэх шийдийн талаар бодоход хүргэж байна. Тиймээс хэрэв та ич хэдийн дэлгүүртэй очирвол хүслээ маш нарийн тодорхой хэлэх хэрэгтэй. За тэгээд энэ хүрээд бичлэг минь өндөрлөж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар Disney-гийн аимшигтай нууцтай талаар хамтдаа мэдэж авлаа. Та хэд миний хичээл зүтгэлийг үнэлээд лайк дарж subscribe дарахаа битэн мартаарай. За тэгээд part 2-ыг хэрвээ та хэд таалагдах юм бол би мэдээж хийн. Та хэд part 2-ыг үзхийг хүсвэл коммент дээр бичээрэй. Дараач ирэлэр дараагийн контентоор уулзцгаая.